хиймэл оюун ухааныг хэрэглэж болох хиймэл оюун ухааны систем төрлүүдийн зааж өгсөн. За та бүхэн дийлэгцэнд харж байна. ChatGPT-г бол мэдэн Gemini, за Cloud эдгээр түүл хэрэгслүүдийг бол шүүх үйл ажиллагаандаа бол яг хэрэгжилж болно гэж хэлсэн. За тэгвэл юунд яг яаж хэрэглэх вэ эдгээрийг? За эдгээрийг бол ерөнхий захидал харилцааны төслийг боловсруулах. За мөн мэдээллийн хуудас сургалтын хэрэглэгдэхүүнд зориулж контент үүсгэх. За вебсайт хэлний модулыг сайжруулан хялбарчлах. За өгөгдлийн багцад дүн шинжилгээ хийх. За мөн урт баримт бичиг эсвэл богино баримт бичгийн багцаас гол мэдээллийн нэгтгэн бичих. За мөн нарийн төвөгтэй бичмэл материал дээр дүн шинжилгээ хийх зэргийг бол зөвшөөрсөн байдаг. За анхааруулга. За нөхдүүдээ 100% найдаж болохгүй шүү. Үүсгэсэн агуулгыг үргэлж засварлаарай. Эмзэг сэдв. Хэвлэлийн мэдээнд маш болгоомжтой хандаарай. Аливаа зураг, дүрс, дуу бичлэгийг сайтар нягтлж үзээрэй гэдгийг анхааруулсан. За мөн түүнчлэн тэр өгөгдөл хадгалах, ашиглах лицензийн гэрээнийхээ заалтуудыг сайн үзээрэй. Яагаад тэгэхээр хиймэл оюун ухааны энэ төлөвлөлтийн лицензийн хугацаанууд өөр байдаг учраас дууссан байх вэ? Энэ дээрээс анхаарал хандуулаарай гэсэн.